Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ 2026 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-гийн 57-д замын хөдөлгөөний төвчрэл саадлыг зохицуулах зорилгоор аймаг нийслэлийн засаг дарга нь Харьяа нутаг дэвсгэртэй Монгол Улсын хууль тогтоомж замын хөдөлгөөний дүрмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд хувь хүнийг 21-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 201-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. 2024-2025 онд нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл тохиотой уулзуурт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж туршилтын ажиллагааг эхлүүлсэн. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж хариуцлага тооцно. Жишээ нь тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрлэн тохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар даатгал төлөөгүй зэрэг зөрчлийг илрүүлж хариуцлага тооцох юм а.